За та бүхэндээ орой минь төргий сайхан амарцгааж байна уу бүгдээрээ. Орой минь сайхан орж ийн уусаа. Рамэндэ бүгд Орой минь төргий. За тэгэхээр өнөөдөр бид нар айдас ба өвчин гэсэн сэдвээр ярилцах гэж өнөөдрийнхөө сэдвийг зарласан байгаа. За айдас гэдэг бол ер нь бол бидний амьдралд их ойрхон байдаг зүйл. Тэгээд нэг талаараа энэ бол бидний бас хамгаалах тогтолцоо. Хүнд хэрэг огт айдас байхгүй байх юм бол бид нар одоо ямар ч аюултай зүйлд өөрийгөө оруулж болно. Жишээлх юм бол бид нар одоо халуун юм төлөгдчихнэ гэдэг айдас байхгүй байх юм бол бид нар хамаагүй одоо халуун юмд хүрээд ингээд төлөгчөж болно те. Гадаа халтргаатай явж хахад унчихгүй гэсэн айдас хэрэг байхгүй явах юм бол болгоомжгүй явж байгаад бид нар халтраад унчиж болно те. Гэх мэтчлэн энэ айдас гэдэг зүйл бол нэг утгаараа бол бидний хамгаалах тогтолцоо, хамгаалахад нөлөөлдөг юм хамгаалах бол. Нөгөө талаас нь юу юм бэ гэхээр энэ айдас гэдэг зүйл бол биднэрт бас таагүй үр дагавруудыг дагуулждаг. Яагаад гэхээр хүн ер нь бол ямар мэдрэмжийг өөртөө агуулж ийн яг тэр мэдрэмжээ өөрлөгөө дуудаж яадаг. Жишээлх юм бол бид нар ингээд юм баяр хөөртэй аз жаргалтай тийм мэдрэмжийг өөр дээрээ мэдэрч байгаа үед бид нар яа гэм бэ гэхээр тийм одоо сайхан зүйл өөртөө бий болох тэр мэл одоо үр үнсийг өөртөө бий болгочдөг. Гэтэл эсэргээрээ бид нар юмд ингээд түгшээд айгаад байгаа үед тэр айгаад байгаа мэдрэмжээ яг өөрлөгөө дуудаад идэг. Та нар бас ингээд өөрсдөө амьдрал дээр бодоод үзэх юм бол ялангуяа оюутан байх үедээ ингээл хичээл шалгалт өгч байгаа сэдвээ ингээд уншичаад яг нэг л сэдвийг ингээд уншихгүй орчдөг. Тэнгүүтээ за яана энэ ирчих үедээ энэс бусдыг нь ч одоо уншчлаа. Тэстэй энэ л битгий ирээсэй гэж бодонгууд яг нөгөө зүйл ингээд шалгалтын дээр хүрээд ирдэг. Эсвэл билет суулж байгаа тохиолдолд те яг тэр уншаагүй яг энэ чар ирэхгүй л гэдэг гээд орхицсан. Яг тэр сэдвээ суулж явах юм тохиол байдаг шүү дээ. Тэгэхээр энэ юу гэлээд байгаа юм гэхээр яг тэр айж байгаа айдас нь тэр хүнд яг тэр зүйлийг ингээд өөрлөнд дуудчихдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд ер нь бол 3 асуултанд хариулъя гэж багш нь бичсэн шүү дээ тий. Нэгдүгээрт одоо бид нар төрөөд байгаа энэ айдас маань тийм ээ танай төрчихвээ өвчин тусчихвээ гэсэн айдас болгоомжлол өвчнөөс сэргийлж чадах уу гэж. Тэгэхээр түрүүний миний одоо эхний ярьсан жишээгээр бол энэ маань бидний одоо хамгаалах урвал гэдэг утгаараа та таны төрчихвээ өвчин тусчихвээ гэдэг энэ айдас маань таныг болгоомжлуулаад сухгүй байх боломжтой юм шиг боловч нөгөө утгаараа таны энэ айгаад байгаа айдас чинь энэ зүйлийг яг өөрлөгөө ингээд дуудах ийм тохиолдол байна. Би нэг жишээ авал нэг дөрөв ингээд найз ууланд явсан гэж. Тэгээд тэр дөрөв ингээд явж байхдаа явж исэн чи тэр өдөр ямар ч юм бороо орно гэсэн тийм зүйл цаг агаар дээрөөсөө байгаагүй гэсэн чи бороо орсон. Тэгээд бороо орсон чинь 3 найз нь болохоор тэрэнд маш их бухимдаа. Тэгээд яана одоо ханиа төрчихвэдээ ингээд ямар ч бороо орно. Тийгүү байсан хэрнээ ингээд бороо орчлоо штэ. Ингээл төгшөөл тий хайгаал гэсэн. Тэгтэл нэг найзд нь бол ерөөсөө тийм айдас орж ирээгүй. За ингээд бороонд ороод шууд ханиа төрхөнд шаашаа юм тий. Одоо ингээд норлоо гэж ерөөсөө би яг ханиа төрчин гэсэн тийм айдас байхгүй. Зүгээр ингээд явчихсан. Тэгээд дараа нь яасан бэ гэхэлэр нөгөө төгшөөд айгаад байсан бороо орчлоо. Одоо ингээд бороонд орчлоо. Ханиа төрчгээдээ бодоод исэн 3 найз л ханиа төрсөн гэж. Харин ердөөтэй санаа зовхгүй байсан найз нь ерөөсөө ханиа төрөөг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас юг харуулж байгаа гэхэлэр тэр айгаад байгаа айдас тэр хүмүүст юуг нь гадарсан. Ханиа төрчихвээ, өвдчихвээ гэсэн тэр айдас нь яг өвчнийг нэг агуулад ирсэн байна шүү. Яг тэр шиг ингээл бид нар өдрийнхөө цайны цагаар ч юм ингээл хоолны газар ордог те. Тэгэл хоолнд ингээл нийлэл авч дэлгэнгүүд зарим нэг нь яана ямар хоол идчих вэ? Би одоо хотод өвдөх үедээ гэл. Эсвэл нь за би одоо нэг ингээл гадуур хоол идээд ангууд л миний жоохон хотод өвдөд байгаа маа гэл ингээд ярангууд те таалтуудаа тэр айдас байгаа үед
яг тэр өвчин илэрдэг. Эсвэл хоолны хордлого болдог ч юм уу тий. Тэгэхээр энэ айдас гэж хэлээд байгаа зүйл бол нөгөө талаараа бас яг энэ өвчтний тухайд ярихад бол тань руу тэрийг холдуулах биш харин ч бүр ингээд дуудаад ахын тохиолдол байдаг. Тэгэхээр энэ айдас гэдэг зүйлийг бол бид нар бас өөрснөө дээрээ тэгэхээр нэг байлгаад байх юм зүйл биш юм байна. За хоёрдугаарт би ямар асуултанд хариулъя гэж өнөөдөр хэлсэн бэ гэхлээр айж төгшөхгүй юмсан гэд айдас алга болтгоо гэсэн ийм асуултанд хариулна гэсэн шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол ингээд энээс айчи за ингээд үүнээс төгсчий гэж бол хинч бодохгүй байгаа шүү дээ тий. Бид нар харин ч одоо айхгүй байх юмсан төгшөхгүй байх юмсан л гэж бодоод байгаа боловч тэгж бодоод байгаа боловч үний эрэхтэй яадаг вэ гэхээр тэр айдас харин ч бүр биднээс салахгүй ингээд таад. Өөрөөр хэлбэл бид нар ерөөсөө айхгүй бай гэж бодонгууд л айхаа болчдгоо. Төгшөхгүй бай гэж бодонгууд бид нар төгшгөө болчдгоо. Тэгвэл нь энийг одоо яаж шийдвэрлэх юм бэ гэдэг нэг асуудал гарч ирж штэ тий. Тэгэхээр энэ айдас гэдэг зүйлийг бид нар өөртөө яагаад энэ айдас хүн төрөөд байгаа юм бэ гэхэлэр айх нэг тийм тодорхой мэдрэмж тэр хүн байгаад байгаа гэсэн үг. Яг нэг ижлэгэн үйл явдал болоход зарим хүмүүс тэрийг айж хүлээж аваад зарим хүмүүс айхгүй байгаад штэ тий. Одоо сая энэ дөрвөн найзаар жишээ аваад үзэхэд л тий бороонд нороход 3 нь би бороонд орох юм бол ханаа төрнө гэсэн айдас байхад нэгд нь бол би ханаа төрнө гэсэн тэр айдас байхгүй байгаад штэ. Тэгэхээр эн чинь ижлэгэн нөхцөл байдал тэр дөрвөн хүнд өөр янзаар ингээд нөлөөлж байна гэдэг чинь үүний цаана тэр айдас гэдэг зүйл нь ямар нэгэн нөхцөл байдлаас болоод за энэ ийм л нөхцөл байдлын тохиолдох юм бол тэр байна гэсэн зүйл байхгүй байна шүү. Нар бас нэг түнэр харах хожлоо нэг телевизээр нэг нэвтрүүлэг яваад байдаг штэ хав харах хот ингээл янз бүрийн үйлүүд ингээл хийлгээлтэй тэнгууд чинь зарим хүмүүс бүр ингээл айгаал ашигараал ингэж яхад зарим хүмүүс ерөөсөө тэгж айхгүй байх. Тэр ихтгэл ингээл айлын эхнэр нөхрөө цог нэг нэвтрүүлгээр орж яхад бид нар бол хөвчлэн нөгөө эрэгтэй хүмүүс илүү зоригтой гэж боддог штэ. Тэнгүүд зарим одоо гэр бүлүүдийн эсвэл оролцож байгаа хүмүүсийн эрэгтэй нэг аймхад байхад эмэгтэй тэмцэх аймхад биш байх. Ийм зүйлийг бид нар тэр нэвтрүүлгээс харж ирсэн штэ. Тэгэхээр энэ байдал нөгөө юутай холбоотой юм бэ гэхээр ямар нэгэн нөхцөл шалтгаанаас болоод тухайн хүнд айдас гэдэг зүйл тэр мэдрэмж ингээд тэр хүнд төрсөн өөрийнх нь далд тухамсарт нь хадгалагдаж байгаа үед ямар нэгэн зүйлээс ингээд хамархан хайх нь илүү хялбар байдаг. Гэтэл тэр хүнд тэр далд тухамсарт нь айдсын мэдрэмж байхгүй байгаа тохиолдолд хичнээн амар зүйл болж исэн ч гэлээсэн тэр хүн тэрийг айдас байна гэж хүлээж автаггүй. Тэр энэ айдас гэдэг мэдрэмжийг өөртөө хүн байхгүй болгоё гэж бодох юм бол юутайгаа ажиллах хэрэгтэй юм бэ гэхээр өөрийнхөө далд тухамсартаа ажиллах хэрэгтэй. Энэ далд тухамсартаа ажиллах нэг арга нь юу гэдэг юм бэ гэхээр бяцлал гэдэг зүйл. Урд нь одоо ялангуяа одоо манай хөтөлбөрт орж исэн хүмүүс энд бас орж ирсэн байна те ариун тоглогч байна, ганс өгч байна. За цэнгэлэгч бас миний хэд хэд хөтөлбөрт орж исэн те. За яа бас хэд хэд хөтөлбөрт орж исэн. Энэ хүмүүс байна бүгдээр мэдж байгаа. Би эрүүл мэндийн хөтөлбөрүүд дээр бол дандаа нөгөө бяцлаглыг оруулж явдаг. Тэгээд энэ бол гэдэг зүйл бол бидний сэтгэл зүй далд тухамсартай дээд зэргээр ажилтдаг яг юм гайхалтай зүйл байдаг. Тэгээд бяцлаглыг хийдэг хүн яадаг юм бэ гэхээр өөрийнхөө тэр далд тухамсарт байгаа зөвхөн айдас биш янз бүрийн сөрөг мэдрэмжүүд ингээ байхгүй болгодог. Тийм болохоор ширээ амьдрах хурлаг бяцлаглыг хичээл сууж ижсэн хүмүүс ингээд креант сонгоо зарим хүмүүс уйлаа, зарим хүмүүс инээгээд, зарим хүмүүс одоо ингээд янз бүрийн мэдрэмжүүд ингээ өөрснөөр аваад идэх штеп. Энд чи юутай холбоотой ингээд тэгэхээр хүний далд тухамсарт төрсэн байгаа тэр мэдрэмжүүд ингээ гадагшлахаараа заавал ямар нэгэн мэдрэмжийг хүн дээр төрүүлж иж байхгүй бол. Түүнээс биш ингээд зүгээр одоо тэр амьсгалын дасгалыг бяцлаглыг хийж агаад тэр мэдрэмж ингээ байхгүй болчдгоо тодорхой мэдрэмжийг хүн дээр төрүүлдэг байхгүй. Тэгэхээр зарим нөгөө мэдхгүй хүмүүс маань ичтэй ямар сони юм бэ? Яхаараа зүгээр ингээл сугаал амьсгалын дасгал бяцлал хийж байгаа юм. Зарим хүмүүс нь уйлаа, зарим хүмүүс нь дуулаад баг ингээд нэг юм
Тэгээ галзуу хүмүүсийн донд орсон юм уу ч гэмээр заримдаа тийм мэдрэмж төрөхөөр тийм байдлуудыг ингээд хүмүүс авдаг байхгүй. Тэгэхээр энэ юутай холбоотой юм гэхэлэр бидний тэр даалт тухамсарт хоримтлагдсан байгаа янз бүрийн мэдрэмжүүд биднээс ингэж чөлөөлөгдөд харилцахаараа тодорхой мэдрэмжээр ингэж илэрдэг. Тэр нь жишээлх юм бол ойлгох юм эсвэл инех байх юм шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэн одоо бясалгал гэдэг зүйлийг хүн хийж авах үед бол тэр хүний даалт тухамсарт байгаа айдас гэдэг энэ мэдрэмж нь байхгүй болдог. Тэгэхээр хамгийн төгс арга нь юу юм бэ гэхээр бясалгал. За хүн болгон бас ингээд бясалгалыг хийдэггүй байж болно те. Тэгэхээр өөр одоо ямар арга замууд байна вэ гэхээр өөрөө өөртөө ярилцах бас нэг арга байна. Жишээ нь бид нар ингээд хүүхэд нэг юмнаас айчлаа гэж санаа. Тэгэх юм бол хүүхдийн тэр айсан зүйл нь том хүний хувьд бол ердөө нэг тийм айгаад ахар зүйл биш шүү дээ тий. Тэнгүүд бид нар хүүхдтэй тайлбарлаж өгдөг. Үгүй ээ эн чинь юм амар зүйл ерөөсөө биш байхгүй юу? Эн чинь чамд амар санагдаад байгаа болохоос биш үнийг хэрэгтэй эн чинь тийм бишээ гэдэг ингээ хүүхдэд сайн тайлбарлаад ойлгуулад ингээд ярингууд чинь нөгөө хүүхд ойлгоод авчаараа тэр зүйлээс ингээд айхаа бэлдэх штэ тий. Одоо жишээ нь ингээл бид нэг агаарт гараал тий нэг ингээд олон усанд хөлийн дөрөх гэсэн чинь хүүхэд хөлөө дөрөхгүй яагаад байлаад тах юм бол бид нар ингээд арын нэг дүрж аваад хөлийг нэг дүрж аваад одоо ээж чинь чамайг барьж ийн ямар ч аюулгүй чи зүгээр ингээл гიშгээд үз тэргээл ингээл нөгөө хүүхэд чинь хэд тайлбарлал ингээд ирэнгүүт чинь нөгөө хүүхэд чинь тэр уснаас айгаад исэн айдас нэг гайвуулаад тайм болоод хэсэг хугацааны дараа баг нөгөө уснасаа гарахгүй гэд үлдэх штеп. Энд чинь яаж юм гэхээр нөгөө хүн мэдхгүйгээсээ болоод айгаад байгаа тэр айдас нь тайлбарлаад яриад ингээд ойлгуулад өгчөнгүүд тэрнээс айхаа болчихж штэ. Яг тэрнтэй ижилхэн бид нар өөрсөндөө төрөөд байгаа тэр айдасаа үнэхээр одоо айгаад байх зүйл муу юм биш юм уу гэдгийг сайн бодож үзээ. Тэрийг ингээд учирлаад өөрөө өөртөө яриад өөртөө тайлбарлаад ингээд учрыг нь олоод өгчих юм бол нөгөө төрөөд байгаа айдас гэдэг зүйл чинь бас байха болчдөг. Тэгээд өөртөө одоо өөртөө ярилцах, өөртөө тэр эерэг итгэл үнэмшлийг өгөх, зөв итгэл үнэмшлийг зөв ойлголтыг өгөх энэ бол бас айцыг байхгүй болох нэг арга байдаг. За тэгээд бас нөгөө урд нь ингээд өөр тохиолдож исэн нөхцөл байдлаараа хүн бас өөрийгөө итгүүлж тэр айц гэдэг зүйлийг байхгүй болгож болдог. Жишээ нь ингээд нэг шалгалт өгсөн чинь ингээд айц төрөд байгаа ч болно те. Тэгэх юм бол урд нь тэр хүн шалгалт өгөөд тэрийг амжилтаа тавцсан тохиол байх юм бол өөрийгөө би юунд ангиснаа зовдгийн урд нь би тийм шалгалт өгөөд тэмцэжсэн шүү дээ. Тэгэхээр энэ ч гэсэн ялгаагүй эндээс дайгаад ах хэрэг байхгүй ч гэдэг. Ингээд өөртөө ярихгүй тэр айц ч байхгүй болчихно шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн одоо нөгөө би жишээ нь ханиад төрчих вэ гэдэг надад айц төрөд байгаа байлаа гэж саний те. Дэрэгд хүмүүс ингээл ханиалгаал тэгэл одоо мэдээ ингээл утсан чинь сүлээд ханиад маш их байна. Хүүхдийн эмнэлгүүд ханиадтай хүүхдээр дүүрсэн байна гэл мэдээ сонсцсон байлаа гэсэн үү те. Тэнгүүт л ингээл хүүхдээ хараал яана одоо миний хүү ханиад төрчих вэ те. Эсвэл нь би ханиад төрчих вэ те. Гэт ингээд айц төрөх юм бол нь энэ ч одоо заавал хүн болгон ханиад төрөх алдахгүй шүү дээ. Би ингээд таарахгүй байх юм бол дархлаагаа сайн дэмжиж авах юм бол ядчил одоо тий өдөрт ингээ витамин С, витамин D энтрээ тогтмол уудаг юм бол заавал гэж ханиад төрөх албатай биш шүү дээ. Хэдийгээр ингээд зөндөөнөөс ханиадтай байгаа гэж ярьж байгаа ч гэлээ гэсэн ханиад хүрээгүй хүмүүс бас зөндөл байгаа шүү дээ. Тийм учраас би тэр ханиад төрөхгүй байгаа хэсэг хүмүүсийн нэг нь байж яагаад болохгүй гэж ингээд өөрөө өөрийгөө итгүүлээд тий зөв яриаг өөртөө хийгээд ингэх юм бол нь бид нар тэр айдсаа ингээд байхгүй болгочихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн одоо айдс гэдэг зүйлийг байхгүй болгох бас арга байна. Бас одоо багш 1 сарын 6-наас дотоод хүчээр ил ашхуу 2 гэдэг хөтөлбөр хийж байгаа. Тэгээ энэ дотоод хүчээр ил ашхуу 2 хөтөлбөр дээр бол бид нар энэ өвчний шалтгааныг олох. Тэгээд тэр олсон одоо өвчнийхээ шалтгааныг байхгүй болгох. Ялангуяа одоо тэр таал тухамсартаа суудсан байгаа. Тэр өвчний шалтгааныг тэр нь магадгүй одоо айдас байж болно, тийм ээ? Эсвэл нь үсэн ядал байж болно. Эсвэл нь хин нэгэнд гомдсон гомдол ээж болно.
Тийм үү? Гэт энэ өвчин болгоны цаана тодорхой тэр хүний сэтгэл зүйн ямар нэгэн одоо буруу ойлголт эсвэл найдас эсвэл сөрөг сэтгэлийн хөдөлгөөн эсвэл үзэн ядалт гэх мэтчлэн ингээд ямар нэгэн тийм сэтгэл зүйтэй холбоотой асуудал танд нуугдж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуудлаа хүн ингээд шийдвэрлэж чадах юм бол тэр өвчин идэхэд одоо яг л юм юу артан зам болчихно гэсэн. Бид нар жишээлх юм бол ингээд гэрээ цэвэрлээ тоосоос оруулахдаа газар байгаа сандал энтрээ ингээд дээшээ тавиад газараа явж байгаа бүсөлөө давхараад ингээд чөлөөтэй болгочих юм бол дараа нь бид нар ингээд тоосоос оруулахад маш хялбар болдог шүү дээ тий. Яг тэрнтэй ижилхэн бид нар тэр өвчнийг эдгэхэд өөрийнхөө тэр сэтгэл зүйн асуудлаа ингэж зөв болох байх юм бол хичнээн ингээд эм уугаа тариулаад янз бүрийн эмчилгээ хийхэд нэгсэн ч гэсэн идэхгүй байх тохиолдол. Идэгсэн ч гэсэн хэсэг хугацааны дараа дахиад нөгөө өвчин ингээд сэдрээд идэг. Тэр энэ тохиолдолд бид нар бол өөрийнхөө одоо тэр сэтгэл зүйн шалтгааныг олоод тэрийгэ илрүүлээд тэрийгэ зөв шийдвэрлэж чадах юм бол эмчилгээ хийж байгаа эмчилгээ нэгдүгээрт яг илүү үр дүнтэй болдог. Хоёрдугаарт бас заавал эмчилгээ хийгээгүй байхад хүн тэр өвчнийхөө сэтгэл зүйн шалтгааныг арилгах юм бол тэр өвчин илааших бас юм болчтой. Энэ бол одоо сүүлийн үед маш одоо нөгөө бодтой юм байна гэдэг ханаах хаан хүртэл хүлээн зөвшөөрөөд маш олон өвчнүүдийг сэтгцээс шалтгаантай биеийн өвчнүүд гэж ингэж нэрлээд ингээд нэг ангилалд оруулсан. Психосоматик өвчнүүд. Энэ психосоматик өвчнүүд гэдэг бие дээр янз бүрийн шинж тэмдэг илрээд байдаг. Гэтэл тэр өвчний шалтгаан нь болохоор тэр хүний биетэй холбоотой биш. Аарсантай юм уу одоо тарсансаларсантай юм уу холбоотой биш. Харин сэтгэл зүйтэй холбоотой үүсэж байгаа өвчин байхгүй. Тэнгүүд энэ сэтгэл зүйтэй холбоотой үүссэн бие дээр илрээд байгаа энэ өвчнүүдийг бол сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэж ижил тэр хүний бие өвчин итгэн. Түүнээс биш бян одоо тэр одоо даралт нэгсээд байгаа тий одоо зүрхэн дэсээд байгаа өөр янз бүрийн тэр шинж тэмдгээр илэрхиyd байгаа тэр өвчнийг нь одоо зүрхэн дэсээд байвал зүрхнийхэн дэсэлтэн бооруулах тий даралт нэгсээд байвал даралтыг бооруулах тийм эми эмчилгээ хийгээд байсан ч гэсэн тэр нь идэхгүй байгаа байхгүй. Яг тэгэхээр шалтгаан нь тэр хүний сэтгэл зүйтэй нь холбоотой. Тэгэхээр тэр сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхгүй болохоор тэр өвчин идэхгүй байгаа байхгүй. Энэ мэтчлэн ер нь бол ихэнх өвчнүүдийн цаана ер нь бол шалтгаан. Одоо ингээл хүмүүсийн донд ингийн одоо нууцх нь илэрж байгаа их түгээмэлэдэг өвчнүүд гэдээ таад үзэхэр жишээ нь харшил. Харшилтай хүмүүс ер нь одоо харшилгүй хүн бараг хооролцоод байгаа шүү дээ. Тэгээ энийг ингээд сэтгэл зүйн шалтгааныг аваад үзэхэр тэр хүний дотоод зөрчилдөө. Зөрчилдөө гэдэг нь юу юм бэ? Тэгэхээр одоо ингээд сэтгэл дотроо болохоор нэг өөр юм хиймээр байгаа гэдэг. Гэтэл бодит байдал дээр тэр хүний хийж байгаа ажил нь яг өөрийнх нь тэр хүсэл зоригтой нэг нийцээгүй. Тэ ингээд шууд ажлаа сольжиж чадахгүй байгаа учраас эсвэл одоо амьдралын бусад одоо шаардлага нөхцлөөс болоод өөрөө хүссэн ажиллагаа хийж чадах өөр ажил хийгээд байгаа нь тэр хүнд дотоод зөрчилдөөний бий болгож байна. Эсвэл нь тэр хүн өөрөө ингээд айгүй сайхан тий өөрийнхөө ингээд хүснээрээ зорьснороо ингээд амьдралаа аваад явах гэдэг. Гэтэл ачуунаас ингээд байгаа нөхөртөөгөө таардаг юм. Ихнэр нэг юм хүсээд байдаг. Тэгэхдээ нөхөр нь өөр юм хүсээд байдаг. Тэнгүүт энэ хоёр хүний хооронд ингээд зөрчил гараад ирж байгаа байхгүй юу? Эсвэл нь одоо аав ээжтэйгээ бас санаанаа таардаг юм уу тий? Ингээд өөрийнхөө хүсэл зоригоор жишээлх юм бол нэг ажил хийх гэсэн чинь эсвэл нэг ингээд сургуульд орох гэсэн чинь аав ээж нь болохоор тэрийг зөвшөөрдөггүй. Тэгэхээр тэр хүн чинь ингээд бас тэр аав ээжтэйгээ ингээд зөрчилдөөнд хүрчих байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ мэтчлээ одоо юм зөрчилдөө байдлууд хүнд харшлыг авих үсгдэг гэж. Тэгээ ингээд сошиал ертөнцийг ингээд харангуут ерөнхийдөө бид нар аюу нэг тийм сөрөг хандлага их байгаад шүү дээ. Энэ сөрөг байдлууд гэдэг чинь юу юм бэ гэхээр нэгснээ тандаа зөрчил байгаа байхгүй. Үннийг юм барингууд л тэрийг нь гүштэй наа чи юм штэ гэл. Тэгэл одоо жишээ нь ингээл
нийгэм дээр те янз бүрийн ингээд байр суурь гарч ирэхэд тэрний эсрэг байр суурьуд ингээд дандаа гарч ирж байна гэдэг чинь энэ дандаа юм зөрчил байгаа байхгүй юу? Энэ зөрчил гэдэг зүйл бол яалтчгүй одоо нөгөө нэг ийм харшилд орлуудыг бий болгодог. Ер нь эцсийн дүндээ харшил гэдэг чинь юу юм бэ гэхээр би өөр дотроо байгаа эсийг л өөрийнхөө эсийг танихгүй гадны эс байна гэж хүлээж аваад тэгээд тэр дархлын орол итгэвчэд харшил гэдэг юм явагдах байхгүй юу. Тэгэхээр зөвхөн харшлын тухай ярихад л энэ яж. За тэгэл одоо нуруу нүд бас их идэхтэй. Нурууны өвчин юутай холбоотой юм гэхээр тэр хүн ер нь бол амьдралын ачааг өөр төрөх үүж байгаатай холбоотой. Одоо энэ гэрт энийг биелэхгүй бол өөр хийх хүн байхгүй. Ажил дээр энийг биелэхгүй бол надаас өөр хийх хүн байхгүй. Гэтэл ингээл бүх юмд ингэж өөрийгөө хит их одоо ачаалдаг юм хүмүүс юм бол нуруу өвдөх магадaltaй. Тэгэл ингээл ямар ч хүчнийг ярьсан тэр хүчний цаана бол тэр хүний сэтгэл зүй, хандлага, тэр амьдралыг үзэх үзэл тийм ээ. Тэгэл ингээл энэ зүйлсэд дандаа юм холбоотой байгаа. Тийм болохоор тэрний нэг нь одоо яалтчгүй найз байж байгаа. Тэгээд энэ сэтгэл зүйн байдлыг шийдвэрлэхийн тулд одоо яаж шийдвэрлэх юм? Одоо тань яг өөрт чинь тулгараад байгаа энэ өвчин чинь таны ямар одоо дотоодын сэтгэл зүйн асуудалтай ч холбоотой байна гэдгийг энэ дотоод хүчээр илэрхийлэх уу 1-2 хөтөлбөр дээр менторын ганцаарчилсан уулзалтын тусламжтайгаар ингээд хүмүүстэй ойлгуулж өгч байгаа. Тэнгүүд нөгөө хүмүүс маань яг тэр нөхцөл байдал дээрээ тэр сэтгэл зүйн шалтгаан дээрээ ингэж өөрсдөө ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд дотоод хүчээр илэрхийлэх уу 2 дээр бол яг эндэн ч ихсэн бяцлаглуудыг хүмүүсээрээ хийлгэж байгаараа өмнөх дотоод хүчээр илэрхийлэх нэг хөтөлбөрөөс ялгаатай байна. Тэгэхээр энэ айдас гэдэг зүйлийг одоо бид нар юу зүгээр л айхгүй байя гэж бодонгууд энэ бол арилгын харин тодорхой зөв аргуудыг хэрэглэх хэрэгтэй гэдэг энэ зүйлийг багшлах гэж байна. 3-дугаарт нь би айдсыг үүдэх хамгийн үр дүнтэй арга юу вэ? Энийг би ерөөхдөө сайн ярьчлаа тий. За 4-дугаарт нь манайхан чи ийм хүчнөр өвддөг дөө гэсэн айдас тэр хүчнийг дууддаг гэж үнэнэ үү? Ийм асуулт. Тэгэхээр нөгөө нэг одоо ингээл ялангуяа эмнэлэг твтэж үтсэн хүмүүсээс ер нь эмч нар дандаа асуудаг штэ танд бодомжлын хүчин байгаа юу гэл. Тэгэнгүүт хүмүүс манай одоо аавын даралт гэсдэг байсан, чин зүрх нь өвддөг байсан, өөр тэрний тэр тэгдэг байсан гэл ингээл ярьдаг штэ тий. Эсвэл нь одоо тэр чихрийн шижигтэй энэ төр гэл. Тэгэнгүүт бас ийм хүчний одовшил танд байгаа юм байна гэт ингээ хэлдэг штэ. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс маань за одоо ер нь л манай гэрийн ч нэг юм зүрх нь өвдөд идэх хүмүүс юм байна. Тэгэхээр одоо миний ч гэсэн зүрх өвдөх багтаач тийм үү. Тэгэхээр энэ бодол тэр хүнд юу гүйцэтгэх юм бэ гэхээр айдас гэдэг зүйлийг гүйцэтгэх. Тэгээд одоо тэр өвчний шалтгаан байхгүй байсан ч гэсэн хүнд энэ айдас нь ингээд удаан явах юм бол тэгэхээр энэ нь ингээд дандаа санаад гэсэн үг шүү дээ тий. Тэгэл үе үе нэг ингээд санагдтал байдаг. Тэгэхээр энэ нь тэр хүн тэр өвчин бий болгоцыг бий болгодог. Анараас анзаарчсан үгүй юу? Ийм яриа битэг. Нөгөө эмчийн хүүхэд заван багшийн хүүхэд залах уу гэдэг нэг үг гэдэг штэ тий. Багшийн хүүхэд болохоор уулна ээж нь ч юм аав ч юм уу багш юм чи хүүхэд нь онцор хахтаа гэлтгсэн чинь хүүхэд нь боосроод байдаг. За энэ эмч хүний хүүхэд нь одоо ч ихтэйхэн цэвэрч ийм байдаг хахтаа гэлтэнгүүт бодитал дээр тийм биш. Тэр энэ юутай холбоотой юм гэхлээр нөгөө хүний эргээд бас яг энэ сэтгэл зүйтэй холбоотой. Эмч хүн юу ч бодох вэ гэхээр дандаа өвчтөө хүмүүстэй ингээд ажиллаж байгаа учраас одоо хүүхд маань өвчин тусчих үедээ гэсэн тийм хайц ингээд байт юм л цэвэрхэн байгаасаа битгий өвчин тусчаасаа гэдэг юм айц. Тэнгүүд тэр айц өөрт нь ингээд байгаад байгаа учраас яг тэр айцыг мэдрүүлэх зүйл тэр хүний амьдрал тохиол. Тэр яаж юм гэхээр хүүхд нь яг өснийхний эсрэг байгаа. Багш бас ялгаагүй.
багш хүн чинь ингээл хүүхдүүдээ сайн сургаасаа, оюутнуудаа сайн сургаасаа гэл тэгэл өөрөө хүүхдүүдээ ч гэсэн сайн сургаасаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд яанаад сурлага муутай болчихгүй. Нэг юм нэг тэ сурлага муутай хүүхд харангуйтай яана хүүхд нь одоо энэ шиг ингээд байх үедээ гэсэн тэр хайдас нь тэр хүний одоо хүүхдэд нэг яг хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ байдлаараа бас хүн ингээд өвчнийг дуудах магадaltaй. Тийм учраас бид нар бол энийг юус анхаарах хэрэггүй. Тийм ч учраас эрүүл амьдрах хүн талаар хийгдсэн судалгаан дээр удамшлын хүчин зүйл бол тэр хүний урт наслахад ердөө 10% нөлөөлнө гэсэн байдаг байхгүй. Бараг нэг 4% төр гэсэн байдаг шиг санаж байна. Тэгэхээр бид нар ч болохоор ингэж яриад байгаа шүү дээ. Өө манайхан ч удмаараа нэг хүрт тасалдгүй юм аа. Тэгэл нэг 50%, завсралыг 60 хүртээ. Гэ ингэж яриад. Эсвэл зарим нь болохоор өө манайхан ч урт тасалдгийн одоо ёо би арх марх уулаа гэд надад асуудал өсөхгүй, таймаг татлаа гэд асуудал өсөхгүй. Зарим хүмүүс ингэж эрүүл мэндээр өсөө тоохгүй. Нөө болохгүй гэж байгаа зүйл ингээ хэрэглээд байдаг. Тэгэхээр хүүхдүүд нь ч юм уу те ойр дотных нь хүшээ наатаа болооч гэдэг өнгөд өөстөө нэрэ манайхан ч удмаараа ортостай нэг ингэж идэл авуулаа хийлээгээд богинослол гэж байхгүй. Зарим нь ингэж. Гэтэл зарим нь болохоор эсрэгээрээ ингээл нэг хүртасалгүй штэ. Тэгэл одоо ингээл бахтуу гэл өөрөө тийм бодолтой байгаа учраас яг тэр нь бодит биелээ болох. Тэрийн нэгцчлэн айдас гэдэг зүйл бол бидний амьдралд хүчин гэдэг зүйлийг авчрах боломжтой тийм ээ. Бидний одоо өсөхгүй байгаа тэр зүйлийг бид нар дээр авчирдаг юм боломжтой. Юм болохоор яг энэ талаар хэлсэн гэлгүүд ер нь их олон байт юм л яг анзаараа харахад. Жишээлх юм бол бид нар ингээл авахгүй гэсэн давгаараа 3 давнаа гэлүг байдаг штэ. Танаас та нэрээ ийм л юм тохиолдчих үедээ энийг л одоо би ингэж хийх юм шүү гэж бодонгууд яг ёртой юм шиг ингээд тэр зүйл нь тэр хүнд тохиолдод. Тэгээ яагаад тэр тохиолдод байгаа юм гэхээр битгий ийм зүйл тохиолдосоо гэсэн тэр айдас нь тэр хүн тэрийг дуудаад байгаа. Ийм юм зүйл байдаг юм аа гэдэг өнөөдөр та бүхтэйгээ хуваалцъя гэж айдас ба өвчин гэсэн сэдвээр ярилцъя гэсэн. Тэгээд би бас нөгөө хүмүүсийг энэ талаар асуулт авах юм бол бичээрэй гэж бичсэн байсан. Хүмүүс нэг ахтар коммент дээр харуулж асуусан зүйл байхгүй байна. Тэгээ одоо би ямар ч өөр хэмжээнд тавьсан 4 асуултанд хариулчлаа. Анхнаас өнөөдрийн уулзалтанд оролцож байгаа хүмүүсээс маань асуух зүйл байна. Энд заягч гинэ ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялуун сарны дор үгээр хэлхээ аргагүй гэдэл дуулмаар өдөр байна гэж баяр хүргэе. Маш олон хүмүүсийн хувьд тийм гоё өдөр байсан баг гэж бодож байна. За дахиад баярлалаа цагчсан маань баярлалаа багшаа. Олон аргууд байдгийг мэдүүлж өгч байгаад гинэ. Тийм. Үнэхээр маш гоё үр дүнтэй ийм аргууд бас байдаг юм байна. Тэрэн дондаа бясалгал гэдэг энэ гайхалтай зүйлийг бүр яг энэ айдсын эсрэг айдсаа байхгүй болгох юм бясалгал хүртэл байдаг юм байна. Яг одоо багш нь мэдээд тэгээд яг энэ бодоод чирэл ашгүй 2 хөтөлбөр дээр ийм бясалгалыг оруулж ирж байгаа. Тэгээд энэ бол маш сайн үр дүнтэй ингээд нөлөөлдөг юм билээ. Энэ хөтөлбөр утгагүй 1 сарын 6-нд эхлэн тэгээд 6-ны энэ хөтөлбөр дээр бол багш нь шинэ 12 цоврал эрүүл мэндийн ийм бясалгалыг оруулж ирж байгаа. Бодоод чирэл ашгүй нэг хөтөлбөр дээр бас 12 шинэ бясалгал оруулсан. Одоо энэ 2 хөтөлбөр дээр бол дахиад 12 шинэ ийм бясалгал орж ирэх гэж байгаа. Тэгээд лекцүүд энэ бэлдээд явж байгаа. Тэгээ өнөөдрийн ярьсан сэдв бол багшийнх нь энэ дотоод чирэл ашгүй 2 хөтөлбөр дээр бэлдсэн нэг лекцийн хэсэг. Зөвхөн нэг хэсэг нь юм. Тэнглэгч микрофон нь нэг юм ярих багш. За тийм. Би саяхан нэг эмчтэй үзүүлээд ингээ байжсэн чи өрөөнд нь маш гоё цэцэгтэй байсан байхгүй юу?
Өөрөө ингээд тавцан гараа дүр ямар гоё цэцэгтэй өрөөвэ гэдэг ингэсэн чинь үгүй яах вэ хч минь ингээд олон жил одоо ингээд эмч хийгээд ингээд дандаа өвчтэй зовлонтой улсуудтай харьцдаг болохоор ингээд сүүлийн үед бас ингээд бие мие өвждөг болчих юм аа. Тэгээд одоо гайхтаа одоо ингээд би цэцэг тарьж байгаа маа гэдэг ингэж хэлэхгүй юу. Тэгэхээр би тэр эмчт ингэж хэлсэн байхгүй юу. Миний дүүдтэй тэргүй ийм сайхан мэрэгжил эзэмшчихэд тэгээд хүмүүс чамд энэ эмчил намайг эдгэн гэсэн зорилгоор өөртөө чинь ирж байгаа учраас тэр хүмүүсээс надад муу юм ирнэ гэж өөрөө битгий имэжээ. Яагаад гэвэл чи бусдад буян хийж байгаа учраас бусдад буян хийснийхаа төлөө чамд муу юм ирэхгүй битгий тэгж бодож хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь нэрээ эн чи өстө тийм штэ нэрээ би ийм сайхан мэрэгжил эзэмшчихэд та надад ямар гоё үг хэлвэ гэд тэр хүн хэлсэн байхгүй тэр юмч. Тэгэхээр бид нар хүн ингээд нөгөө амьдралд ийм юмнаас ингээ айдаг учраас хүн чинь нөгөө мэдхгүй байгаа чадахгүй байгаа хүчрэхгүй юмнаас айдаг учраас тэгж айж имэж байгаа хүнийг хүнд ингээд нэг хэрэгтэй зөв үгийг олж хэлж чаддаг байх юм бол хүмүүс бас энэ айцаас ингээд айж исэн юмнаас ч гэсэн бас ингээд юу яаж болох юм аа чөлөөлөгдөж болох юм аа гэж би дотроо бодож байгаа байхгүй сая ингээд ярихаар. Тэгэхээр бид тэртээ тэргүй ингээд энэ нийгэмд айх юм зөндөө байж тээ. Жишээлбэл би ингээд сахартай айгүй олон жил ингээд сахарын эмчнэр хэлдэг шүү дээ. Ер нь тавилан муутай. Ер нь ингээд байнга им уух хэрэгтэй гэл ингээд хэлдэг шүү дээ. Тэгэхээр би дотроо боддог байхгүй. Одоо байнга ингээд им уугаалах юм гэтэл энэ одоо ингээд сахартай гайгүй нэмэртэй байгаа ч гэсэн өөр бусад одоо илгэнд минь одоо нөлөөч үхтэйгээд ингээд боддог шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэгэнт чи тэр юмнаас айж байгаа бол тэр айж байгаа зүйлээ хаан одоо нэг шалтгааныг бас өөрөө олохын төлөө тийм тэмүүлэлтэй байх хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгээ манай занд багш чинь ийм гой гой сэдвүүдийг ингээд өөрөө олоод ингээд хүмүүсийн өмнө толгомдож байгаа энэ асуудлуудын талаар ингээд их гой зөвлөгөө өгдөгт бол маш баярлалдаг. Аль болохоор л ер нь занд багшийн энэ хичээл юмд бол хамрагдах юмсан гэж ингэж боддгийн. Тэгээ би илүү зүйл ярьсан байж магадгүй зүгээр энэ бол миний бодол шүү. Тэ? Нэгт нь юу гэж бодож ийм нөхөр зэрэг үнэхээр чи тэгж айж байгаа бол тэр айж байгаа зүйлээ сайн судал мэд тэрний төлөө тэмцээ. Тэгэд чи мэддэг байгаад өөр нэгэн хүн мэдэхгүй байвал тэр мэдэхгүй байгаа хүмүүс энэс айх шахалтдаггүй гэдгийг хэлж өгөх тийм сэтгэлийн одоо тийм урмын үг хэлдэг байвал зүгээр юм уу даа л гэж ингэж бодож байна. Баярлалаа авшаа. Удаа ярьсан байж магадгүй. Зүгээр таа заалдаггүй. Цэнгэртэй маш их баярлалаа. Тэгээ нэг түрүүн би бас нөгөө жишээ ярьж байхдаа ингэж ярьдаг. Яг нэг ижил зүйл тохиолдоход зарим хүн тэрийг айцтайгаар хүлээж аваад зарим хүн тэрнээс айхгүй байна тий. Тэгэхээр энэ холбоотой юм гэхээр нөгөө тэр хүн далд хунсарт ямар нэгэн зүйлээр шалтгаантай тийм айц байгаа үед хүн ямар ч зүйлийг тийм айцтайгаар хүлээж аваад байхгүй. Гэтэл далд хунсарт нь тэр айц гэдэг програм байхгүй байгаа үед амар зүйл тохиолдож явахад хүн тэрнээс айхгүй байгаа. Энэ хамттай сонь зүйл юм байхгүй. Тэгэхээр нөгөө нэг айдас гэдэг тийм зүйл далд хонсорт хүнд өөгт нь байгаад тахад тэр гаднаас ирж байгаа нөлөөллүүд нь ингээд өөр байгаад байгаа боловч тэр хүний тархинд бол тэр нэг айдас гэдэг зүйлийг л ингэж сэтэгэд. Тэгэхээр тэр айдсын гомдыг хүн итгэхгүй зүйлгүй бол тэр хүнд гаднаас нөлөө болж ирэх зүйлүүд чинь ингээд хүмүн янз байгаад байгаа учраас энэс айхгүй маа гэдэрнээ сайн те ингээд өдөр болгон хүний амьд чинь ингээд янз бүрийн зүйлүүд ингээд тохиолдож идэг. Тэгэхээр тэрийг нөгөө нэг итгэхгүй зүйлэх өөрийнхөө далд хунсарт бий болсон байгаа тэр айдсыг яг юунаас болоод үүсцээ те тэр учир шалтгааныг ингэж олж саяын цэнгэлэгч ярьж байгаа шиг те учир шалтгааныг нь олж тэрийг ингэж шийдэхгүй л ахаар бид нар уг үнцэрэн шийдвэрлэж өрсөж чаддаг юм л. Тэгээд энэ шалтгаанаа бяцлаглалын тусламжтайгаар бас менторын тусламжтайгаар ингэж олж байгаа бидний хөтөлбөр дээр ганцаарчлсан ментор ажил. Тэгээ бас их зууд орно. Тэгээд бяцлал хийлгэн тэр шалтгааныг болох. Тэгснийхээ дараа тэр шалтгаан дээрээ бяцлах, тэр шалтгаанаа хувиргах тийм бяцлаглалыг хийж байгаараа хамгийн нэг онцлогтой байна. Баярлалаа. Бүрээ.
За Азаа ингэнэ баярлалаа агшаа сониноос өнөөдөр ментортой уулзаад бага нас руугаа очлоо. Дунд сургуульд байхад минь эмээ маань хавдраар бурхан болсон. Их төргийн явцтай хавдар байсан учраас би энэ хацлыг хүнд хүлээж авсан байжээ. Би аав ээжээсээ үүнийг тайлбарлуулж тайлгарл авахыг их хүссэн юм байна гэдгийг олж мэдлээ. Ингээд бяцлаглалын дараа хэсэг уулж байж дотор уужирч сэтгэл хөнгөрлөө. Талархлаа багштай, талархлаа ментортаа гэнэ. Азаа маань болохоор одоо энэ дотоод төчрөө лаашх нэг хөтөлбөр дээр явж байгаа. Тэгээ өнөөдөр энэ ментортой ганцаарчсан уулзалтаа хийсэн юм байна. Тэгээ нэг жоохон байхад тохиолдсон энэ айдастэй янз бүрийн зүйлийг чинь хүн ингээд тухайн үедээ тэр мэдрэмжийг авцсан ч гэсэн тэрийг ингээд байнга санаал яваад байгаа биш байхгүй юу? Жишээлбэл өнөөдөр ингээд би танд айдас байгаа юу гэхээр нэг сайн бодож үзэх юм бол өө байхгүй надад нэг хайгаад байдаг юм байхгүй. Гэтэл яг ингээд менторлалт аваад тэр өнөөдөр ямар завир илрээд байгаа, ямар хүчин байгаад байгаа, тэрнийхээ шалтгаан нь юу гэж болох ингээд хөгөөд яриад ирэхээр тэр хүнд ингээд гараад ирдэг байхгүй юу. Тэгэхээр энэ жоохон бахт нь ингээд имэн нас орсон, тэнгүүд хавдраар утсан. Тэр эндээс одоо хин хацаад энэ хүчин гэдэг чинь ийм амир юм байна. Эсвэл магадгүй одоо хавдар ийм амир юм байна. Энийг тосвол ингээд хөх тийм байна гэсэн ийм айдас ингээд төрцөн байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо ингээл магадгүй хин нэгэн хавдартай гэдэг үгийг сонсгол юм бол Азаагийн толгойд юу гэж бох вэ гэхээр хавдар тусгаар бүдэг гэсэн энэ ойлголт энэ айдас аль хэдийн нөгөө суудсан. Яагаад тэгэхээр тэр хүүхэд байх үед чинь ингээд автоматар шууд ингээд нөгөө ороод ирсэн байж байгаа байхгүй юу. Тэгээд энэ үед хэрвээ нөгөө нэг аав ээж нь ингээд учрыг нь тайлбарлаад яриад энэ чи юм учиртай ингээд тайлбарлаа сайн хэлчих юм бол энэ айдас нөгөө тэр хүүхдэд ингээд хүн суухгүйгээр дуу ингээд арилаад буцаад хэвэн болчих боломжтой байсан боловч нөгөө хүүхэд ч өөр аав ээжээсээ асууаагүй аав ээж нь ч тэгж одоо айхтар тайлбарлаж учрыг хэлж яриаггүй учраас чистэй амир юм байна ингээд хүүхд юм байна гэдэг ийм амир нөгөө айдсыг суулгацсан гэсэн үг байхгүй юу. Тэгээд бяцлал хийгээд тэгээд ингээд уйлаад тэгээд дотор нь уужирсан гэдэг чинь шүү дээ. Тэгээд түрүүн бас багш нь ярьжсэн те хүний энэ даалт хонсорт суудсан байгаа тэр мэдрэмж хүчтэй мэдрэмж тэр сэтгэлийн хөдөлгөөн чанга хатгшлахаараа заавал нэг юм мэдрэмжийг шинж тэмдэг хүн дээр бий болгох чиж арилтгаа гэх. Тэгэхээр ингээд нөгөө нэг уйлсан учраас тэр юу ч ингээд ахгүй болоод тэрний дараа сэтгэл гоё уужирсан байх нь шүү. Яг жинхэнэ гараа энэ зүйлийг бид нар энэ дотоод төчрөө лаашх хөтөлбөр дээр хийгээд байгаа. Тэгээ ментортойгоо хийсэн уулзалтын үр дүнг өнөөдрийн уулзалтанд байгаа хүмүүстэй хаалцсан Азаадаа маш их баярлалаа. Урд нь бол багш нь хөтөлбөрүүдээ менторгүйгээр хийдэг байсан. Ерөнхий ингээл одоо зүүмэр хүмүүстэйгээ уулзаал ингээл хичээлээ хийдэг юм биш. Тэгээд дотоод төчрөө лаашх нэг хөтөлбөрөөс бол багш нь ментортой явуулдаг гэсэн. Ментор хүн болгонтой ганцаарчилж хөтөлбөрийн хугацаанд 2 удаа уулздаг. Тэгээд нөгөө ганцаараа ингээд уулзж байгаа учраас илүү нарийн тий өөрийнхөө асуудлаа ярих, яг өөрийнхөө кейс дээр тэр асуудлаа шийдвэрлэх ийм боломжтой болсноор манай дотоод төчрөө лаашх хөтөлбөр их онцлог явж байгаа. За нарийн цэцэг маань за цэвийн бицний багш нь сайн ойлгодгүй. Байшаа охин маань жирэмсний сахартаа яахаар үүсдэг болоо. Мэн жирэмсний сахартай жирэмсэн болоод тэгээ сахартай болсон гэсэн юм болоо. Ер нь бол сахартай хүмүүст нэг нийтлэг зүйл юу вэ гэхлээр амьдралд хэтэрхийх бохлуулсан. Айгүй их нөгөө нэг асуудлыг, бэрхшээлийг ингээд олон нухчааг ингэж туулж яваа. Тэгэл амьдралын төлөө бүр ингээл нэг өөрийгөө зориулаад зүтгэцэн ерөөсөө өөрийгөө нэг гаргуунд нь хайцсан хүмүүс идэх штэ тий. Ийм хүмүүст их. Тэр энэ хүмүүст юу хэрэгтэй вэ гэхээр амьдралыг жоохон хөнгөнөөр хүлээж авах, зарим нэг зүйлүүдээ одоо гэрээхэндээ тий
эсвэл ажил дээр ингээд бүх хариуцлага өөр дөрөө хүлээгээд байдаг бол тэрийг ингэж тарааж хүн хүнд тохирсон өөрийн даалгаврыг өгөх, амьдралаас гоё юм таашаалыг, баяр хөөргийг авах тэр аягүй хэрэгтэй гэдэг шүү. Саартай бас энийг бас анхаарч байгаа. Тэгээ нөгөө бас нэг юмд нэг юм сериосны ханддаг хүмүүс байдаг штеп. Бүр ингээл нэг жоохон юм гайгүй юм дээр ч хүртэл ингээл бүр айгүй чухалчлаа л тэгэл юмыг нэг тийм хүн дээр тусгаж авдаг, хүн дээр хүлээж авдаг. Юмд хитрхи ингээд нэг юм яс байдаг. Ийм хүмүүстээр их тохиолдох гэдэг шүү. Сахар явч. Тэр жоох юм уяатан байдлын хүмүүс хэрэгтэй. Дөрөв бас цэглэгч сахарын тухай ярьжсэн. Таас өөрхөө энэ дээрээ жоохон анхаараарай цаа. За би гараа өргөд байгаа шүү. Оо за. За. Сайн байна уу багшаа. Таны лекцэнд орцуулсандаа маш их баяртай байгаа. Тэгээд өнөөдөр би миний өдрийг нөгөө ягаад ямар учраас сайхан байгаа вэ гэхлээр маш их талархсан нөгөө таны би эрэхтэндээ ерөөл унших тэр юг би 2 удаа сонсоод өглөөнөөс хойш. Тэгээд тэрнээрээ юм баяр баясгалан мэдрээ. Тэгээд энэ цаг хугацаанд талархаа сууж байгаагаа хэлье. Тэгээд би бас нэг асуулт байгаа багшаа. Ямар асуулт гэхлээр одоо ингээд хүүхдтэй холбоотой хүүхд одоо аллерги өгöd дээ штэ тийм ээ арьсан дээр нэм тураад тэгээд тэрнийг ингээд нөгөө жижигхэн хүүхдүүд болохоор ээжийнх нь одоо санаа бодолтой холбоотой жиж магадгүй гэ тэ тэгээд нэгэнт одоо шилжилтийн наснд очсон том хүүхдийн тухайд бол одоо яах вэ гэ тэ тэр одоо нөгөө далд ухамсарт нь суучгаар юм болоогүй байх гэж бодоод байгаа миний хүү нөгөө арьсны аллергитэй тэр нь төрүүжлээс хойш гаран дээр нь гарчаад арилахгүй байгаа байхгүй юу. Тэгээд гинт өчигдөр бодож ирсэн аа би гинт нэг юу астмтай байж магадгүй гэд нэг дээр үед нэг жоохон багт нь эмч хэлжсэн. Тэгээд тэрийг нь санаад нөгөө арц угуулахаар ханаагаад идэв байхгүй юу. Тэгээд тэрийг нь хэлэхээр би одоо өчигдөр ороо хүртэл үнцэн хоорн миний хүчээстэй нэрэ ертөнцийн бүхэл юм миний үгэн төлд бүтээгдсэн учраас тэр арц марц одоо амьсгалах юмд нь буруу байхгүй гэл тэ тэр астм гэдэг өвчин байхгүй шүү гэл үсэл ингээл одоо сайхан энерги одоо ерөөлч гэдэг юм уу тэ явуулж байгаа л да одоо монгол хэлээрээ миний үг бол монгол хэл нэг сайн тэр миний ерөөж байгаа сайн ойлгохгүй хэмжээтэй л байгаа. Тэгээд би юу гэж асуух гэж байгаа гэхээр энэ хоёр ухамсарын ингээд өөр төвшөнд байгаа. Одоо жоохон ялах хүүхдэд бол одоо ухамсараараа нөлөөлөх ч гэдэг юм уу ингээд оролдоод байгаа тий. Ийм том болсон хүүхэд өөр одоо бүрэлдсэн гэх юм уу те бүрэлдэн тогтож яваа хүүхдэд яаж нөлөөлөх вэ гэх тэр арга яах вэ гэж бодож байна. Өнөөдөр ч гэсэн бас өглөө тэгэл нэг арьсан сайхан шүү миний хөө гэл ингээл одоо өөрийнхөө ингээл хэлээр өрөөгөл ярихыг бодож байгаа. Тэгээ танаас энийг асуучих гэдэг энэ тохиолдлыг ашиглаад за баярлалаа агшаа. Ойлгогдсон болов их юм ухтаар ярьчих шүү. Ойлголаа. Тэгэхээр нөөник тэр эрүүл мэндийн ерөөл гэдэг зүйлийг багш нь санаачилж ингэж хийж явахдаа гол утгаас нь аюу байсан бэ гэхээр бид нар ингээд өөрийнхөө бие эрхтнүүдийг эрүүл ажиллаж байхад ямар мундаг юм бэ? Миний энэ олон эрхтнүүд ингээд миний төлөө ийм хичээнг өдөр болгон цаг мөч тутамд ажиллаж байдаг гэж бид нар баярлаж талархдаггүй хэрнээ толгой өвтгөр лөө толгой өвдөд байна. Өнөөдөр өстө би онцгүй байна. Тэгэл ингээл нөгөө тэр олон өдөр ажиллах өвдөхгүй явж хахад тэрийг ганц ч магтаж хэлээгүй ирнэ. Нэг өдөр болохоо ялангуут нь тэрийг бид рүү ингэж өвдөд байна, тэгж байгаад байна. Тэгэл тэрийг ингэж гаргаж ирж яриад аахгүй. Тэгэхээр энэ маань ингээд бид нартай өөрсөнтэй маань зөвлөлөө үзэх юм бол бид нар зөндөө олон сайн зүйлийг хийгээд тахад тэрийг маань нэг ч гаргаж ирж магтахгүй ирнэ. Ганц зүйлийг буруу хийсэн чинь л энэ ста заяа энийгээ буруу хийгээд тах ингээд хүн болгон яриад тах юм бол ямар санагдах вэ те? Айгу гомдолтой л яш таарна штэ. Тэр яг тэрэн шиг бидний идэрхтүүд бид нарт бас гомддог хата гэж бодож байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор энэ эрүүл мэндийн ерөөл гэдэг зүйлийг хийгээд идэрхтэн болгоно гоё өрөөгөөсэй гэж бодож байгаа. Тэгээ заяагийн хувьд бол хүүхдээ бас яг өрөөх хэрэгтэй. Миний хүүгийн уушгинд эрүүл сайхан ажиллаж байгаа. Миний хүүд амарч одоо юм бэрхшээл байхгүй бүх зүйлний хэвэн байгаа, эрүүл саруул байгаа, минийхэн тархлаа маш хүчтэй ажиллаж байгаа. Их мэдчлэн дандаа тийм эерэг үгээр гоё ингэж өрөөх хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь бол
энэ хүүхдийн арьсан дээр юм гарч байгаа тохиолдолд энэ дэр бол бас нэг юм сэтгэл зүйн нөлөөлөл юу байна гэхээр тэр хүүхдийн ингээд дотоод орон зориг хитэг халтсан ийм байдлууд үүсгдэг. Жишээлх юм бол ингээл нэг зарим юм ээж аав нар гэдэг чтэй ингээл нэг ширээний ард очиж суусан ч гэсэн чи буруу суугаад байна. Ингээд зөвсөө нэг юм ингээл хийгэл идэнгүүтэнтэй чи наадах буруу идчихээн битгий ингээд чимээ гаргаад бай. Одоо ингээл халахаал явангууд нь те чи наа чи ингээд бүгтэйгээд ах шиг бахын чи ихцгэн халахаач гэлэг нэг юм болгон дээр ингээл ороод оролцоол идэх штэ. Ийм байдалд хүүхдэд бас яг энэ саяын зайг хэлсэн шиг энэ хүчин илрэх байдлыг бий болгох. Тэгэхээр нөгөө хит их ингэж юм болгон дээр нь уул нь бол тэр ээжийн аавын санаа бол тэр хүнийг ингээд хаан ч гэсэн нэг юм бие зөв аваад явчих зөв төлөвшөлтэй сайн хүн байх юмсан л гэж бодоод байгаа хгүй. Гэтэл тэрийг нь засгаад ингээд байх хилээд байгаа юм болохоор тэр хүүхдэд нь юм дарамт өвгшөөл одоо дургуутсал тийм зүйлийг бий болгоод байгаа хгүй. Тийм учраас бидний тэр нөгөө цаад санаа нь аав ээжийн цаад санаа нь зөв байгаа боловч тэрийг гаргаж илэрхийлж байгаа байдал нь тэр хүүхдэд дарамттай төвөгтэй дургуутслыг төрүүлсэн ийм байдлыг бий болгох юм бол ингэж илэрдэг. Тэгээд энэ талаар би бас яг нэг юм дээр уншиж байсан. Нөгөө нэг айлын охин бас ингээд биен дээр нь ингээд юм гараад байдаг, батгын дээр гараад байдаг, тооролтод гараад байдаг. Тэгээд тэгсэн чинь ээж нь ингээд тэр хүүхдэд байнга оролцдог. Тэгэл ингээл чи буруу юм мэдээд байна, зөв хоолох хэрэгтэй, наалхаа бойл тэрийг нь тэг энийг нэг гэдэг ингээд манай ээж бол намайг ингээд залхтал ингэж хэлдэг. Тэр хүүхд хэлж байгаа хгүй. Тэнгүүт ээж нь болохоор үгүй би залхтал нь ерөөсөө хэлдэггүй би хаял хэлдэг гэж байгаа. Тэр хоёр хүний хооронд юм зөрчил явагдаад байгаа биз. Нэг нөхцөл байдлыг ээж нэг талаас охин нэг талаас ингэ яриад штэ тий. Тэгэхээр нөгөө нэг ээжийн өнцгөөс хараа үзэхэд тэр нь тийм бухимдмаар байн хэлээд байгаа өглөлт биш боловч хүүхдийнх нь зүгээс авахар тэр нь байнга ингээд тарант болоод байгаа шиг тийм мэдрэмжийг төрүүлээд байгаа хгүй. Тэгээд тэр охины ах нь бас ингэж нуруунд дээр нь юм батг шиг юм их гардаг байсан гинэ. Тэгээд ах нь нэг юм устаа байдаг юм өөр хотод байдаг сургуульд ороод тэгээд гэрээсээ яваад ингээд тэнд очисон чинь ахын нуруунд дээр нь гардаг тэр юм гарахаа бэлдсэн. Айлын хоёр хүүхдэр хоёулын дээр нь гардаг байсан байхгүй. Тэгээд тэр нь яасан гэхээр ээж нь аюу тийм нөгөө нэг хит их санаа тавьдаг ч юм уу эсвэл одоо тэр хүүхдүүдийн ойлгож байгаа өнцгөөс бол айгуу тэр өглөө тий тэр байдал нь нөлөөлсөн. Энийг би бас уншиж байсан. Тийм болохоор нэгдүгээрт өрөөх хэрэгтэй, хоёрдугаарт бас хит их нөгөө хүүхдтэй тэг ингээд их дарамт сочруулах хэрэгтэй ингэж тэгээд тэр түрүүн би бас хэлсэн шүү дээ. Харшил гэдэг зүйл бол зөрчилдөөнтэй аюу холбоотой байдаг. Тэгэхээр тэр ээж хүүхдийн зөрчилдөөн байж болно. Эсвэл нь тэр хүүхэд өөр дотроо бас юм зөрчилдөөн байгаад гэж өөр дотор нь юу гэдгийг жишээ нь ингээд дотроо болохоор би ингээд уурлахгүй байх юмсан, ээжигээ гоё хайрлах юмсан гэдэг нь бодож байгаа хэрнээ ээжихээ хэлж байгаа нэг үгэнтлэг гэл ховсгал оролцдог ч юм. Тэгэнгүүт тэр чинь уул нь уурлахгүй гэж дааж гаднаа уурлаад байгаа. Уураа гаргасныхаа дараа тэр өгч өөрийгөө бас ингээд буруутгах чааш тий. Энэ мэтчлэн дотоод гадаад юм зөрчилдөөнүүд бас айгүй нөлөөлөд нөө юуны ийм шилжилтийн насны үед чинь хүүхдүүд аюу тийм зочромтгой болсон байдаг штэ. Уурлахааргүй юм дэр чинь ингээл уурлаад тэгэл ёо нэг ингээд жоохон зам ман ингээл өөрчлөгдөлөд штэ. Тэнгүүд чинь бас нөгөө ээжүүд нь аюу санаа зовдөг. Тэгэл тэр шилжилтийн үед чинь бас тэр дааврын өөрчлөлтөнд тэр нөгөө явагддаг учраас хүүхдийн нүүр мөрөн дэрний тэнд бас янз бүрийн юм гарах те батан мутаа их гарах иймэрхүү зүйл их тохиолдог. Тэгээд энэ байдал чинь бас яг мэдээж дааврын өөрчлөлт байгаа. Гэхдээ тэр гадаадд зөрчилдөөнүүд тэр үед аюу хийгсдэг. Тэг хүүхэд өөрөө бас аюу нөгөө тийм өөрчлөлт их явагдаад байгаа учраас маш эмзэг болцсон сэтгэл зүйн хувьд. Тэгээд энэ нь нөгөө хүн яг өөрт нь хандаж хэлээг байхад тэрийг өөр дээрээ тусгаж авдаг ч юм уу.
зүгээр бухимдахааргүй хэлж байгаа юм бухимдаж хүлээж авах ч юм уу ингэж аяг нөлөөлөд идэх юм байна. Чи ингэж анзаараад байгаа багш нь. Баярлалаа гэж маш их тодорхой хэлж өгсөнд яг өөр дээрээ ингээд таны хэлсний дагуу бодоод үзэхэд бол тийм асуудал байна л да. Одоо тий хайраа буруугаар илэрхийлэх ч юм уу хэтэрхийн амьдралд нь оролцох гэдэг. За ялангуяа Монгол ээжийн одоо тий хувьд бол иймэрхүү юм байдгаа орон зайд нь халтчих юм уу тий. Тэгээд бас нөгөө гадаадад ингэж өсч хүмүүжж байгаа хүүхдүүдийн хувьд орон зай бол айгүй чухал байдаг. Манай Монголын хүүхдүүдийн хувьд орон зай баг бид нар мэдэхгүй өссөн. Одоо бол өөрөөр болж байгаа хэл та. Тийм болохоор маш их өөрийг минь дахин ингэж бодуулж байгаа танд маш их баярлалаа. Тэгэхээр би одоо ойлгосон зүйл маань гэх юм бол өөртөөгөө их ажиллах ёстой юм байна. Тэр хүүгийнхээ одоо ирээдүйд итгэх ёстой юм байна гэж ойлголоо тий. Тэрийг одоо ингээ өөрөө би одоо сэтгэл зүйтэйг ажиллах нь шүү дээ тийм ээ. Санаа зовхоо багасгах ч гэх юм уу. Тэр одоо хилээд идэг зүйлийг арай багасгаж одоо тэр дургуутлын төрүүлэхийг багасгах ч юм уу тий. Яг гарахгүй соёлын зөрчилтэй бол гардаг. Үнэхээр яг үннийг хэлэхэд бол миний одоо тэр одоо сайхан одоо хайрлаж байгаа хайр маань хэтэрхий ихтэй орон зайд нь халтсан ингээд одоо миний хүн бол хэлдэг та одоо болмол гэл тий. Та намайг ингээд дээд сургуулийн оюутан болоход хүртэл гэрийн даалгавраа хийсэн үү гэж асуух юм уу та энэ төр гэдгэлтэй. Тэгэхээр яг таны хэлж байгаа бол үнэхээр одоо тий бодвортой юм байна гэд би одоо бодлоо. Тэгээд өөртөөгөө ажиллаад лагаа хүртлөө дуустгүй байна. Тэгэхээр яг энэ тал дээр бол юу гэрийн даалгаврыг энэ хувьд маш их багасгацсан байгаа. Тэр хичээл сургуулийнх нь хувьд бол асар их одоо 90% өөрт нь хадгалуулсан хариуцлагыг өрүүлсэн байгаа боловч тэр одоо хоолоос орж идлээ энэ төргийн юм өнөө хажууд бол яваад байгаа байхгүй юу. Тэгээд энийг мэдрүүлж гисэн танд маш их баярлалаа. Тэгээд өөртөө ажиллая. За баярлалаа гшаа. Зүгээр юм. Тэг яг нөгөө энэ даад тухамсаар ингээл энэ зүйлсүүдтэй ажиллаад эхлэхээр бид нар өөрийгөө ер нь өөртөө ажиллах чинь айгүй чухал юм лээ. Бид нар чинь ингээл өөрсдөө өөрийнхөө хэмжээнд бол хамгийн сайнараа байгаа. Би ч хэрнээ айгүй боломжийн байгаа л гэж бодож байгаа шүү дээ тий. Би ч гэсэн өөрийгөө бас л яг тэгж бодож байсан. Тэгэхэд ингээд бас өөрөө мэдлэхгүй иймэрхүү алдаануудыг бид нар айгүй гаргах юм билээ. Тэгээд өөрийнхөө даад тухамсарт өөрөө мэдлэхгүй суудсан байгаа тэр зүйлээ бид нар анзаарахгүйгээр хүүхдтэй шууд ингээд дамжуулж идэв. Хүүхдтэй буруу одоо хэлэх тийм ээ буруу ихтгэл үнэмшлийг төрүүлэх ер нь тийм хийхсгүй зүйлийг хийх ийм тохиолдол их байд юм байна гэж би бодсон. Тэгээд одоо энийг ингээд яс хүүхдтэйгээ хандж байгаа хандлагын юм дээр аягүй их засаад явж байгаа. Тийм болохоор би бас олон хүмүүсийг орж ирээд өөрийнхөө алдааг олж мэдээд хүүхдүүдэд хүмүүжүүлээд байгаа тэр буруу үйлдэлээ буруу зангаа засаад аваасаа гэж маш их бодож байгаа. Тэгээд энэ дотоод чирээ лаашгүй нэг хүчний хувьд бол энэ бол цэвэр ерөөсөө баг хүмүүжлийн хичээл гэж хэлж болно. Яагаад гэхээр бид нар өөрсдийнхөө энэ нөгөө буруу боддог, буруу ихтгэл үнэмшилтэй одоо сэтгэл зүйн хувьд энэ доктортой биш өөрийнхөө тэр сэтгэлийнхээ хөдөлгөөнөө хэрэгтэй үед нь зөв удирдах чаддаггүй гэдэргээд энэ нөхцөл байдлуудаас болоод бид нар өөрсдөө гэмтдэг, өөрсдөө хямардаг. Тэгэд гэмтсэн, хямарсан энэ хүн бол бусад хүмүүст юм буруу хандлагыг гаргадаг. Тэгээ хүүхдтэй хар багаас нь ахуулаад яг өөршгөө тийм нөгөө одоо сэтгэл зүйн хувьд бол хүчтэй хүнийг гаргаж ирд юм байна. Энийг бол аягүй сайн ойлгосон. Тэгээд дотоод чирээ лаашгүй хоёр хөтөлбөр дээр бол бүр илүү одоо гүнзгий төвшний ингээд багаар ингээд ахиулаад мэдээлэлүүдээ өгöd байгаа учраас энэ хөтөлбөрт орж байгаа хүмүүс маш гоё өгөөжийг аваа явж байгаа. Манайхан өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө энэ дотоод чирээ лаашгүй 1 2 энэ хөтөлбөрүүдэд заавал ороорой гэж би ингэж хүсэж байгаа. За баярлалаа гшаа. Яг л тийм байдаг шүү. Үнэхээр өөртөө ажиллаад эхлэхээр бид нөгөө өөрсдийнхөө соёл заншлаас авсан байдгийн билээ. Гэр бүлийн хүмүүжлээс хичнээн сайхан гэр бүлд өссөн ч байлаа гэсэн сэтгэл зүйн ингээд далд тухамсартаа суулгацсан маш их зүйлүүд байдгийг бол ойлгосон. Одоо жишээлбэл ээжийнхээ ачийг хариулна гэл асар их юм ингээд
мөрөн дээр нуруунд дээр үүрэлцдэг тий. Сайхан цаанаа бол ингээд маш юм сайхан одоо ёс заншлаар үүсгэгдсэн байдаг боловч бас л их юм хүнд юм нуруунд дээр нь үүрэлцдэг энэ төр тэгэл олон асуудлыг харин олж мэдэж авдгийм байлээ. Тэгээд даалт ухамсар гэдэг бол ингээд бид нар нөгөө даалт ухамсартай суудсан хүмүүжлээрээ өөрийнхөө тэр ухамсараараа одоо тэрнийхээ эсрэг ч юм уу ингээд юм хийдэг тий. ОЕЖ-ээр ингээд тэр бидний одоо миний үеийнхэн чинь бол социализмыг өсөж хүмүүжсэн ингээд баг өөрсдөө өссөн хүүхдүүд гэл бид нар өөрсдөө их бахархаж ярьдаг боловч хайрын ингээд дутагдлаар өссөн ч байдаг юм уу тий. Тэрийгээ ингээд нөгөө хүн болгож өөрийн замыг туулсан тэр замаас өөрөөр хүүхдэд хайрлан гэж хэтэрхий их анхаарал тавиал тий. Ингээд хэтрүүлдэг ч юм уу тиймэрхүү юмар ингээд гэмтэл өгөөд л идэм байлаа. Тэгээ тэр гэмтлээ мэдхгүй яваад яг өөртөө ажиллахаар маш олон ахтар гэмтлүүд байдгийг мэдэрч авдгийм байлээ. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг маань одоо би ойлгодгүй ингээл юу хүнийг хайрлахгүй ч өөрийгөө хайрлаа энэ төр гэл яг өөрийгөө хайрлах гэдгээс л ингээд амьдрал маань эхэлдэг юм байна. Өөрийгөө хайрлахаас эхэлж өрөөл бусдыг хайрлах хайр эхэлдэг юм байна. ертөнцийг хайрлах тэр одоо бүхэл юм чи өөрийгөө хайрлах гэдгээс ихтэй юм байна гэдгийг одоо ойлгох гал явж байгаа багшаа. Тэгээ таньдаа маш их баярлалаа. Самт яг шиг нэ баярлалаа агш нартай ментортой уулзалт маш үр дүнтэй байгаа. Олон зүйлийн тайллыг мэдэж авсан. Өөрийгөө танин мэдэх аргачлалыг зааж олон сайхан мэдлэг өгч байгаа багштай талархъя гэнэ. Баярлалаа. Манай дотоод учрал ашхуны хөтөлбөрийн сарын оролцогч маань байна. Ментортой хийсэн уулзалтынхаа тухай бас сэтгэлээ олцсон байна. Баярлалаа. За намд зэгч инэ Бсеряс гэж арсны өвчин арилдгуу багшаа баярлалаа гэнэ. Бсерясын хувьд бол ийм энэ бас сэтгэл зүйтэй аюул холбоотой. Жоох ингээд сэтгэл санаа хямраал, эсвэл жоох ядраал ингэнгүүт нөгөө юунууд нь торлууд нь гараад ирдэг. Тэгэл нэг мэтгэд арилждаг. Тэгэл нэг мэтгэд гараад ирдэг. Ерөөсөө бүрэн ингэж арилж өгдөггүй юм түүхтэй. Хайрст үлдэх тийм хүчин байна. Тэгээд энэ хүчний хувьд бол одоо яг энэ сэтгэл зүйтэйгээ ажиллаад тийм ээ. Яг тэр ямар шалтгаанаас болоод энэ өвчин үүссэн байна вэ гэдэг шалтгааныг нь олоод шалтгаан дээр нь ажиллаад тэгээд бясалгал болон бусад тэр арга техникүүдийг хийгээд ингээ явхаар тууштай хичээсний үр дүнд бол энэ өвчин итгэнэ гэдэг бүрэн боломжтой. Одоо манай ангийнхнаас гэхэд аюу хөөрхөн үр дүнгууд гаргаалаа. Гамриттай охин байсан эмчилгээ хийлгээд идэхгүй яваад исэн, хөтөлбөрт ороод итгэсэн, өвдгөд татгаад исэн, хүн өвдгөө болсон, нойргүй хүмүүс унтдаг болсон гой үр дүнгууд манай ангийнхан дээр зөндөө гарч ирж байгаа. За ингээд өнөөдрийн хөтөлбөр сайн бацгаана уу. За би энэ дотоод гүчээр ялаашрах хөгжлийн нэг сууж байна. Одоо явагдаж байгаа програм сууж байгаа. Урдчлан багшийнхаа хөтөлбөрүүдэд бол олон жишээ сайхан давтан явдаг хөтөлбөрүүдэд суудаг би. Тэгээ энэ дотоод гүчээр ялаашрах гэдэг хөтөлбөр бол урдчлан одоо бидний цэвэрлэгээний хөтөлбөр бусад хөтөлбөрөөс бүр онцгой гойд одоо үр дүнгийг өөртөө ажиллаж чадвал маш их үр дүн хүртэх хөтөлбөр байна гэж бодоод явж байна. Одоо бид нар чинь 14 2 дахь 7 хоногийнхоо хөтөлбөрт явж байгаа. Тэгээд бид нар бас өөртөө байгаа бэрхшээл зовлон одоо өөртөө байгаа жоохон өвчин эдрийг бол одоо энэ баг л би бол бас сахарын өвчтэй гэж онцлогдоод 20 жил болж байгаа хүн. Би амьдрал хурлаар гिचээлээд бол сахараа бол баг л эдгсэн тооцож явж байгаад нэг ковид төрж бас сахар маань эргэж илэрсэн. Тэгээд одоо яг би бясалгал дасгал хаа гүчээр бол сахар бариад хоолтойгоо бариад явдаг. Ийм хэрэгэлдэг. Гэсэн хэрнээ энд орж ирээд би одоо бас нэг энэ 4 дахь удмын айлт идрүүл над байдаг байсан. Манай эгч ээж хоёр одоо элгэний
асуудлаас болоод хүндрээд хавдраар явчихсан. Тэгээ би бас энэ нэг элгөө хөлтөө ямар өчтэй юм одоо энэ бас нэг ийм удмын юмд байгаад ч байгаа юм гэсэн айдастай хөвдөлтэй байсан. Энэ хичээлд орсноос хойш айдас хүйцнийг яаж хаях бяцлал хийгээд байсан гэхээр нь би тэр дотор өөртөө суусан айдас хүйцээ яаж гээх вэ мэдэхгүй явж байсан. Тэгээ ментортой уулзна гэдэг үл их сайхан юм бэлээ. Өөрийгөө бас илчлээд менторын зөвлөгөө аваад явхаар хүн бас байна. Өшөө өөрийгөө би чинь ийм юм дутагдaltaй байгаад байгаа юм байна. Би энэ тал дээр ажиллах хэрэгтэй юм байна. Би ийм имийг мэдэж мэдэхгүйгээр өөрөө бас зүгээр ингээл би болж ийн гэж бодоод явж исэн юм байна гэж аваад энэ хичээлд сууснараа тусгай бяцлал хийж бяцлал дундаа би бүр бяцлал дунд тэгтлээч их сэтгэл хөдлөл гардаггүй байсан бол та эрүүл мэндэд байгаа юмдаа талархаад ингээд бяцлал хийгээд ирэхээр хүн нэрээ үнэхээр ингээд нүдний нөлөөс өөрөө ирэхгүй ингээд гараад ирдэг юм билээ бяцлал суугаад би бүр өөрийгөө норсооч мэдгүй зарим энэ жоохон тасарсыгээд гараад ирэхэд нүдний нөлөөс урсчихсан. Тэгээд яасан гэхээр инээмсэгэлтэйгээр гараад ирж байгаа учраас би талархаад ингээд явж байхад эн чинь ингэж сэтгэл мэдрэмж хөдлөл өөр болж явдаг юм байна гэж өөрийн хувьд бол бодсон. Тэгээд энэ бяцлал маань бол бид нар дандаа л өөрсөндөө талархаж хийж байгаа талархах ерөөл гэдэг нь маш чухал зүйл гэдэг юм байна. Хүний үгийн чадвар одоо үйлдэлийн чадварыг сайжруулдаг юм бол энэ талархал ерөөл хоёр бол үнэхээр өөрчилж чадж гин гэдэг өөрийн бие дээр үзээд байна. Тэгээд энэ хичээлд хамрагдаагүй хүмүүс энд байвал өөрийгөө нэрээ хөгжүүлээ, өөрийгөө харилж бусдыгаа өөрийгөө хөгжүүлж хайрлаа гэж бодоод энэ програмд хамрагдаараа өшөө их үр дүн гарах байх. Би одоо ментортойгоо 2 дахь уулзалтаа хийн. 1 дахь уулзалтан дээрээс л эхлээд шалтгаанаа мэдсэн. Тэгэл явж байна. Ер нь аяанда хүнд бас цаанаасаа өөрчлөлт орж ирж байна. Тэрнээс биш одоо бид нэр сайндаа байгаа биш энэ өрөө талархах, бяцлагах тэгээд өөртөө тэр нэг гүн бат итгэлийг суулгана гэдэг үл бас их ажиллагаа байдаг юм байна. Итгэл гэдэг зүйл дээр итгээд ороод ирэхээр бас юм өөрчлөгддөг юм байна. Миний хувьд нэрээ сүүлийн үеийн бяцлал тэгээд тэр эрүүл мэндийн ерөөл бяцлал хийсэн чинь ямар их үер баг. Бүр нэрээ штэ би ингэтлээ энэ эргэтнүүдээ энэ байгаа өөртөө заяагцсан юмд ингэж талхаж үтсэн юм уу гэж бодогдсон нэрээ. Үнэхээр гайхалтай. Энэ хичээл үнэхээр гайхалтай. Хүний мэдрэмж өөрснөө л оролцоод өөрөө нэг хийж өөрснөө мэдрээрээ та нартай амжилт хүсье хамрагдах байх гэдэг итгэж хамрагдаагүй хүмүүс байгаа бол гэж бодож байна. Ангийнхандаа бол баярлалаа. Багштай бол байнга л баярлж явдаг. Тэд энэ хичээл гайхалтай хичээл. Ястаа үнэхээр гайхалтай шүү. Үнэхээр өөр хэлэх үг одоо сайхныг илэрхийлэх үг багтаад байх юм шиг өөрийн дотор огшоод ийм байна да. Энэ сэтгэл яри хуваалцын их гайхалтай сайхан байна л гэж өөрийнхөө байгаа байдлаа хэлье. Баярлалаа гэж бүтэц амжилт хүсье. Баярлалаа хичээ. Нэг юм зүгээр нэмээд хэлэхэд би энэ хөтөлбөрт би суугаагүй боловч би маш их итгэлтэй байгаагийн нэг шалтгаан энэ бол маш сайхан хөтөлбөр байгаа гэдэгт итгэлтэй байгаагийн нэг одоо шалтгаан гэх юм бол өөрийн маань багш маань бол тийм маш хариуцлагатай, шинжлэх ухаанч, юмыг олон талаас нь судалж маш их чанартай тийм хөтөлбөрүүд явуулдаг. Энэ олон жил энэ чинь одоо сүүлийн 1-2 жил явагдаад байгаа юм биш шүү дээ. Олон жилүүд багшигаа дагаж мэддэг хүний хувьд одоо хөтөлбөрт нь сууж байсан хүний хувьд одоо хэлэхэд бол маш их тийм чанартай, судалгаатай юм хийдэг болохоор би багшийнхаа энэ хөтөлбөрийг бол маш сайн хөтөлбөр болсон гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээд нэгэн сайхан ерөөлөөр би бас суунахаа энд. Тэгээд тийм болохоор бас л энэ хүмүүсийн ярьж байгаа нь ингээ батлагдаж байна. Тэгээд багштай болон энэ сууж байгаа хүмүүс бүгдээрэнд нь эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Багшаа би бас нэг юм асуугаад тахыг. Энэ нэгд заавал суусан байж хоёрт суух уу? Ер нь бол энэ нэлийн уялдаа холбоотой 2 хөтөлбөр яваад байгаа. Дотоод төчрөө илтгэхгүй нэг хөтөлбөр дээр бол бид нар
бяцлаглууд нь арай ерөнхийдсэн илүү нөгөө хүрдний бяцлаглууд явж байгаа. 7 хүрдний бяцлаглууд тус бүрдэж байгаа. Тэгээд 8 дахь бяцлал нь бол яг 7 хүрднийхээ бяцлаглыг нэг дор хийж байгаа. Ингээд 12 цоврал бяцлаглын 8 хүрдний бяцлал байгаа. Эндээс бол нэгдүгээр шатн дээрээс бяцлал гэдэг зүйлийг хийж өөртөө дадуулж байгаа. Хоёрдугаар бид нар дотоод хүчээрээ илааршин гэхээр тэр дотоод хүч гэдэг зүйлийг чинь маш олон зүйл нийлжиж бүрдүүлж байгаа хгүй юу. Сайн бол тэр нь одоо хүний сэтгэл, оюун ухаан, бодол, үг яриа, үйлдэл, итгэл үнэмшил гэх мэтчлэн энэ болгон дээр нь тус тусад нь лекц бодгож ороод энэ таны эрүүл мэндэд яаж сөргөөр нөлөөлөд байгаа. Тэгвэл энийг эерэг болгохын тулд та яаж ашиглах юм гэдэг энэ тал дээр нь энэ лекц болгоноор ярьж байгаа. Тэгээ нөгөө бид нар одоо ингээд үг үйлдэл сэтгэл аюухан гэдэг энэ олгоны чинь бид нар өдөр тутам ингээл амьдралдаа гаргаж ирээл хэрэглээл байгаа энэ зүйлийг чинь бид нар яг аль нь зөв аль нь буруу гэж бодохгүйгээр л ингээл анзаарахгүй хэрэгжилж идэг тэр зүйлүүдээ инкээрээ эн чинь зөв болоод байгаа юм байна, инкээрээ буруу болоод байгаа юм байна. Тэгвэл би энийг ингэж засвал одоо зөв залруулах хэрэгтэй юм байна гэд ингээ ойлгоод мэдээд яваад байгаа учраас өөрийнхөө дотоод хүчээ ингээ нэмэгдүүл яваад байхгүй. Тэгэнгүүт дараа нь дотоод хүчээрээ илаашгүй хоёр хөтөлбөр дээр ороод ирэнгүүт яг тэр сэтгэл зүйн одоо яг таны өвчний шалтгаан гомдол дээр байгаад байна уу? Эсвэл үзий ядал дээр байгаад байна уу? Эсвэл нь одоо түрүүний энэ азагийн ярьсан чинь өөр хүүхэд насанд ч үүссэн нэг тийм айдсаас болоод байгаа юм уу гэдэг тэр шалтгаанаа олж илрүүлээд яг тэр шалтгаан дээрээ бяцлах байхгүй юу? Тэгэхээр тэр шалтгаан дээрээ бяцлах гэхээр эн чинь илүү нөгөө бяцлал нь зүгээр нэг жирийн юм хүрдний бяцлал биш арай нарийн түвшний болоод ирэнгүүт шууд ороод ирчихэж байгаа хүнд багшаа би бяцлаж чадахгүй байна. Тэгээд ойлгоод байгаа хэрэг бяцлаж чадахгүй байна гэж хэлэх ийм тохиолдлууд нэлээд одоо гарч магадгүй гэсэн үндсэн дээр багш нь ингэж үе шаттай нэг өгöd байгаа. Тэгээд бяцлах дадалтай хүмүүсийн хувьд бол яг хоёр руугаа орж болно. Гэхдээ ер нь бол дод хүчээр ялаашгүй нэг хөтөлбөр дээр маш олон зүйлийг мэдж аавна. Тэгээд энэ дод хүчээр ялаашгүй 2 3 гэсэн 3 цогц хөтөлбөр ах юм. Тэгээд хоёр нь болохоор одоо энэ 1 сарын 6-нд эхэлнэ. Тэгээд дод хүчээр ялаашгүй нэг 2 сард явагдана. Одоо нэгээс бол хожигдсон уу бүр? Одоо нэгийн хичээлүүд бол сүүлийн 7 хоног руугаа ороо явж байгаа. 1 сарын 6 цаа байна. Тийм учраас группд ороод хичээлүүдээ нөхөд үзчих болно. 1 сарын 6 Тэр нэг жирэмсний сахартай гэд манай нэг охин гэд би түрүүн хэлсэнтэй багш. Айгу гоё юу зөвлөгөө өгчлээ. Би нөгөө охин маань энд байхгүй нөгөө тустай идэг байхгүй. Тэгээд жирэмс одоо 2 хүүхэд гаргацсан. Тэгээд эхнийгээ хүүхдтэр бас жирэмсний сахар гэд баахан дэглэн барьж нэг төрөө. Тэгээд арай жаахан гайг болж идэл дахиад нөгөө жирэмсэн болоод дахиад жирэмсний сахартай болоод тэгээд одоо хүүхэд 8 сартай. Тэгээд нэг сайхан тэр нь нөгөө түрүүнд нэг буучаад байсан ч одоо ерөөсө буухгүй бас ихсэж багсаад бас төвөг болоод байгаа байхгүй. Тэгээд би бас тэрүүнийг нэг суулгачихсан гэж бодоод тэгээд ялах хүүхдтэй болохоор зэрэг би бас сууж чадахгүй нэ гэдэг ах юм. Нөгөө бас 2 дараалсан бүгдтэй нэгийн цэцэрлэг зүгэл нэг нь бол нөхөр нь бас нэг өдөөд ажилд явчихдаг нэг тиймэрхүү болчиход. Тэгээд би харин тэрүүнийг одоо заавал нэгдэн суулгаж байгаа суулгал уг нь их үр дүнтэй юм байна л даа гэж ойлголоо л доо. Тэгээд түрүүний таны зөвлөгөөнийг яаж сонсох юм блэ гэж бас бодоод байна. Энэ яны айгүй гоё зөвлөгөөнийг одоо өөрт нь сонсохлоор зүүмээр дахиад сонсч болдгоо мэл шүү дээ тийм ээ багшаа. Үгүй болно. Одоо энэ хичээлийн бичлэг орчин тэгээ бичлэгийг үзүүлчих болно. Эрүүл амьдрах групп дээр энэ хичээлийн бичлэг орно. Орчих уу? Тийм. Тэгвэл би 1-2-д нь суулгачих юм бол 1-2-ыг зүүмээр үзээд явчихаар тэр метр энтертэй нь уулзч чадах болов метр ч километр ч гэнэ. Метр болно. Хөтөлбөрт орсон хүн болгон хөтөлбөрийн хугацаанд 2 удаагийн ганцаарчилсан метр уулзалтыг авах хэрэгтэй. Тэгээд одоо хийж хаар одоо орохоор зэрэг оройтчоод тэр метрийнх нь хугацаа дуусчихна гэж байхгүй байлгүй тийм ээ. Болно метртаа уулзална. За багшаа баярлалаа. Би бол байнга сонсдог л доо, байнга сонсоод таныг байнга сонсоод тэр ерөөл мөрөөлийг бол бүр ингээд юугаар бичээд өөрөө бүр дэвтэр дээр ингээд бичээд
яг бадгаар нь ингээд байгаа тавьсан. Тэрээ өөрөө бас уншаад өөрөө таныг сонсоод л ингэдэг байхгүй юу. Байнга сонсдог гэдэг энэ хүүхдүүд чинь бас нэг тийм амар яг миний хэлснээр миний бодсноор сонсож юу яаж өгөхгүй болохоор зэрэг бас бүр тэр энэ юунд нь бүр явуулчихвал нэг сонсоод байдгүй болов гэж бодох юм. Ийм сайхан юм гэж бас бодох юм. Харин тэг хүмүүс бас ингэж байгаа нөгөө нэг одоо өвчнийг итгэн гэдэг өнгөт бүр ингээл имлэгт очиод хэвтэйл юм уу одоо эмчилгээ хийлгээл ингэж зүгээр болно. Түүнээс ингээд би гэртээ байж байгаад өөрөө өөргөө идгээ чинь ихэр хитрхи хялбар санагдаад байхгүй юу? Харин тийм үү та чинь бараг имлэг гэж байхын хэрэг юу байгаа. Тэргээл нөгөө жоохон ингээ хүн чинь ингээл ядарч арайл ингээр жоохон ингээ сөрврүүгээ олцдог. Тэгэнгүүт лсэн бол энэ олон эмч гэж байхын хэрэг юу, нэмлэг гэж байхын хэрэг юу, гэртээ байж байгаа л өөрийгөө дотоод чирээ илаашуулчих юм биш үү гэл хүмүүс чинь ингээд гоё. Гэтэл тийм хүн чинь ингээ бүх юмаа гадагшаагаа чиглүүлээл гаднаас ингээл юмыг бэлэн авах гал зүгээр нэг эмчилгээ хийлгээл ингээл болчихноо. Эд байхад л тий хийлгээл яваад идэхгүй байгаа тохиолдол зөндөл байгаа байхгүй. Хүний хичээл зөв хандлага тэр аяг чухал. Тэгэл тэглээ инглээ гэл тэгэхээр зэрэг чи энийг сонсоод тооч гэл багшийн хичээлийг сонсох гол ингээл яг зэрэг жоохон сонсчихсан. За би завгүй байна. Одоо нөгөө тэрий чинь тэгээ эний чинь ингээл үнэндээ өөрөө амар их ачаалтай хүн болгоны хамаг л имийг тэрл үүрээд идэг. Манай том охин байхгүй юу? Хэдэн дүүнээр ачгал нааш нь цааш нь үр хөвгтэй нөхрөө гэл байнга ингээд идэг. Яг үнэхээр нь тийм байхгүй. Тэгэл би харин одоо бүр тэрэг сахар махтаа болчихгүй тэгэл бас санаа зов. Тэгэхээр би санаа зовхгүй л байх хэрэгтэй юм байна гэж ойлгоод л байна л та. Одоо тэгэхээр та охиныгоо өрөөх хэрэгтэй байхгүй юу гэж өрөөх вэ? Миний охин одоо өөрийгөө хайрладаг балаарай, өөртөө цаг зав гаргадаг балаарай, өөртөө хэрэгцээтэй зүйл ингээл өглөөс хулаад орой олтол тэр хүн чинь ингээл өөр бусад хүмүүсийн төлөө санаа тэгэл гэрээс гараад л ихч дүүрүүгээ яваал танд ч гэсэн байвал ингэж байна шүү. Тэгэхээр энэ болгоныгоо өөрөө байгаа учраас энэ болгоно хийж чадж байгаа учраас хамгийн эхлээд өөртөө цаг гаргачаад дараа нь хүмүүст цагаа гаргах хэрэгтэй байхгүй юу? Нөгөө эсрэгээрээ бусад юмдаа санаа тавьчаад цаг гаргахаар нь өөртөө цаг гаргана гэдэг. Тэгтэл тэр цаг нь үлддэггүй. Ингээд байгаа л тэгээд энэ өвчин гэдэг юм чинь тэр хүнд үнэ эрэхтэй. За өөрийгөө жоохон анхаарахгүй болохгүй болоод дээ шүү гэдгийг л ойлгож өгч байгаа байхгүй юу? За баярлалаа агш. Гой зөвлөгөө өглөө. Яг юм байна. Тэг өнөөдрийн хичээлд орж ирсэн, идэвхтэй оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдээрэнд нь өндрөөсөн дараа амжилт хүсье. Бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье. Тэг эрүүл мэндийн ерөөлөө бүгдээрээ зүгээр нэг замдаа явж байхдаа ч үлээ ингээд нэг сонсоод гоё идэвхтнүүдээ бодоод бүгдээрэн нэг сайхан ерөөж чагаарай. Тэгээ сая ингээд нөгөө хүүхдүүдтэй санаа зовж байгаа хүмүүс бас 2-3 орж ирлээ шүү дээ. Сая ярьлаа тий. Тэр энэ хүмүүс маань санаа зовхоо оронд өмнө сайхан эрүүл саруулаагасаа хүмүүс тэ арсан гоё ингээд болбрай зөөлөн баярлуулаарай. Тэгэл өөр юм гэнтэй ингээл өөрийнхөө мэдж байгаа чадж байгаараа тэр гоёороо ингээл өрөөгөлөх юм бол аяндаа тэр хүмүүс чинь сонсдог болчихно. Энийг сонирхдаг болчихно. Хийдэг болчихно. Тэгэл энийг бас аяг их мэдрээд байгаа. Тэгээ нөгөө та нараас ингээл боддог ах те нөгөө зайн дагш одоо ингээл ингэж байгаа юм чинь гэрийнхэн хүмүүс те бүгдээр ингээл ягштал игээл тэгдэг бах те. Тэгтэл бас ингээд нөхөр мөхрөөс ахуулаад сонсохгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт би жоох ингээд нэрвтэд байдаг гэсэн бол одоо би энэ ерөөл талархал гэдэг зүйлийг сүлээд аягүй хөр дээр хэрэгжүүлж байгаа. Тэгээ ингээд ерөөгөө тахаар талархаад тахаар санаасаа тэр хүмүүс чинь ингээд яг миний хүснээр болоод байхгүй юу. Тэгэхээр танд ч гэсэн яг тийм гоё өөрчлөлтөд ороод ирнэ. Гоё туршаад үзээрэй, мунхаа хийгээд үзээрэй. Гоё чин сэтгэлээсээ ерөөгөө л үнэхээр тэгээсээ гэл бодоол ерөөхөөр бүр энийг биш тэ дараагийн шатнд гаргаа гэвэл манайхан бүр ингээд ерөөгөө бичмээр юм бэл шүү.
гэрээ ерөөгд бичгээр тэгэхээр бүр гоё үр дүн гарна. Тэгээд дараагийн удаа тэр үр дүнгээ хуваалцаарай. Ирэх 3 дахь өдөр бид нар уулзна. Тэрнээс гадна багш нь бас энэ хагасны өдөр нэг хамт бяцлал хий гэж бодож байгаа. Зараа яриад тавьж амжаагүй байна. Энэ хагасны өдөр чинь 12 сарын 21 байгаа. Тэгээд дэлхийд дахинд бяцлал гэдэг зүйлийг энэ зүйлийн гайхалтай үр дүн хүлээн зөвшөөрөд World Meditation Day буюу дэлхийн бяцлаглалын өдөр гэдэг зүйлийг энэ 2024 оноос эхлээд тэмдэглэдэг болж байгаа. Тэгээ хамгийн анхны энэ гайхалтай гоё өдрийг одоо юу ч хийхгүйгээр өнгөрөөж ерөөсөө болохгүй гэж утсан учраас багш нь нэлээд хэдэн зүйлийг төлөвлөсөн байгаа. 5 дахь өдөр номын сургууль сурдаг оюутнууд багш нарынхаа дунд зориулаад йог бяцлал 21-р зуунд гэдэг одоо бяцлаглалын тухай юм лекц унших гэж байгаа. Тэгээд йог хийх гэж байгаа. Энэ сургуулийнхаа одоо багш оюутнууд зориулаад дүн төлбөргүй хийн. Дараа нь ширээ амьдруулаг бяцлаглалын нэгдсэн төв маань бөмбөг дээр байдаг. Тэгээ хагасны өдрийн 10 цагийн уртын киряг багш нь хийлгэн. Тэгээ тэр уртын киряныхаа өмнө бас энэ бяцлал 21-р зуунд гэдэг лекц уншина. Энэ бас үн төлбөргүй явагдана. Хагасны өдрийн өглөө 7-оос 8:30 багш нь 14 хоногт нэг удаа нөгөө йог бяцлал хийлгээд байгаа шүү дээ, тий. Хүүхдийн зоогийн тэнд орсолжингийн урталд нэг төв дээр тэр дээрээ бас йог бяцлал хийн. Тэгээ бас энэ бяцлал 21-р зуунд гэдэг лекц уншинаа. Тэгээд энэ үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой. Дэлхийд дахин гоё өдрийг гаргаж ирсэнд нь бүгдээрээ талархаад энэ бяцлал гэдэг зүйлийг хийгээд байгаагийнхаа одоо үр шимийг хэдүүлээ бас нэг дахин нэг гоё ингэж тэмдэглэхтэй юм гоё завшаан боломж олдож байгаа. Өвшөө дээрэс нь багш нь орой нэг онлайнаар бас зарлая гэж бодож байгаа. Тэгээд орой нэг 9 цагт ч юм уу 8 цагт ч юм уу бас тэр бяцлал 21-р зуунд гэдэг лекц онлайнаар уншаад бас нь бяцлал хийхээр гэж өгсөн бодож байгаа. Тэгээд удахгүй зараа оруулнаа. Ямар сайхан юм бэ багшаа. Та юуг сонсч байсан уу? Нөгөө доктор Joy Dispenza гэдэг. Тийм тэр Joy Dispenza одоо бас би нөгөө нэг тэрний бяцлаглалыг 1-5 дахь өдөр энэ байгаа орон нутгийнхаа группт хийдэг юм багшаа. Тэгээд юу хийж байгаа вэ гэхээр энэ нөгөө тэр хүмүүс маань нэгдээд дэлхийд даяараа нэгдээд тэр группийн хүмүүс бас бяцлал хийж байгаа. Тэр нь 5 дахь өдөр ер нь 7 хоног үргэлжилж байгаа баг шүү. Тэгээд энэ одоо дэлхийн соронзон юу юу гэж хэлдэг юм дээ одоо монголоор орчуулж мэддэг багш. Тэрний ийм одоо энергийг сайжруулахын тулд тийм бяцлал хийж байгаа бас тэр үе давхцах юм байна гэдээ бас би баяртай байна. Сонссон чинь бас тэр таны зарлж байгаа бяцлаглалын тэр юу энэ хоёр ингээд давхцах юм байна гэж бодогдчихээн. Тэгээд хамгийн онцлогтой юм нь болохоор нөгөө таны дуу хоолойд би их дассан байдаг юм байна. Анх талархлын бяцлаглалыг би танаас анх сонсч байсан. Бүр ингээд нэлмэс туслуулаад нөгөө би бүр таны йогийн хичээлдээ тавиад өгөөч энэ төр гээд зөвхөн тэрнийг сонсохын тулд нөгөө хичээлээ захиалдаг энэ төр байлаа штэ. Тэгээд тэрнээс ингээд юу гэж хэлэх гэж байгаа гэхээр айгу тийм дуу таны айгу биш сайхан ингээд дуу хоолой юм нэг зохицолддог. Тэгээд тэрийг ингээд бас бяцлаглаад хэсэг ядаа хүлээж байна. Тэгээ цагийн зөрөө маань давхцах юм бол юу яах юм бол би оролцсноо гэж бодож байна. Та таны зарыг хүлээгээл ээжээ да багшаа. За баярлалаа. Гоё цаг хугацаанууд давхцах юм байна гэж. Баярлалаа. Өстө Кирянд очноо багшаа. Үнэхээр гоё байна. Баярлалаа багшаа. Тэгэхээр 10 ялгэн 10-ын Кирянд очноо багшаа. За баярлалаа. За баярлалаа. Бүгдэд нь эрүүл ингэ саруул сайхныг өрөөё. За баярлалаа. Бяцлалдаа бүгдээр оролцсноо. Тэгэхээр өдөр уулзлаа баяртай. Баярлалаа. Баяртай багшаа. Тарай. Түрүү